За жинхэнэ жаргал гэж юу вэ? Жинхэнэ жаргал гэдэг нь болохоор өсөлт, хөгжил. Тэр бол жинхэнэ жаргал. Ер нь бол энэ орчлон өөрөө тэр чигээрээ өсөлт, хөгжил одоо хүн өөрөө гэрэл юм байна. Гэрэлтэж байгаа хүн л жаргалтай байт юм. Тэгэхээр гэрэлтэж буюу гэрэл үргэлж өсөлттэй байдаг. Тэгээд үргэлж мэдлэг дадал авьяас сэтгэхийн хувьд өсөж байгаа хүн жаргалтай байдаг. Тэгэхээр хүн сүнсэн бие, эзэн бие, оол бие буюу махан бие гэдэг гурван бие байна. Энэ гурван бие гуруула өсөж хөгжиж хамтдаа хөгжиж байвал жаргалтай. Мэдрэмж happy байвал зарим хүмүүс happy байдаг. Эсвэл зарим хүмүүс бүтээж хийж бүтээж байвал сайхан байдаг. Зарим хүмүүс биеийн амтлах мэдрэмж, хүрэх мэдрэмж, харах мэдрэмж, сонсох мэдрэмж, үнэрлэх мэдрэмж гэдэг юм. Таван мэдрэхий сайхан мэдрэмж авах сайхан байдаг. Энэ гурван бие нийлээд хамтдаа сайхан байвал тэр жинхэнэ жаргал байна. Одоо мэдрэмж, тэр үйлдэл, тэр таван мэдрэхүү happy мэдрэмж авч байвал тэнд жинхэнэ жаргал яваад. Тэр жаргал удаан үргэлжилдэг агшин зуурих уу? Жаргал удаан үргэлжилж болно. Агшин зур байчж болно. Хүн жаргалыг аль өнцгөөс харж ийн. Харж байгаа өнцгөөс шалтгаална. Хүний хэмжээнээс шалтгаална. Жаргал бол удаан үргэлжлэх богинохон байх. Хэмжээ гэдэг нь тодорхойлвол хэмжээ гэдэг нь тодорхойлвол хүний мэдлэг дадал авьяас сэтгэхүй хүний харж байгаа өнцөг. За жишээлбэл спортын тамирчин одоо бэлтгэл хийгээд бие ачаалж байвал жаргалтай байна. Спортын тамирчин биш хүн их хөдөлгөөн хийгээд бие өвдөд байвал тэнд зовч. Өөр байгааз. Мэдрэмжэн дээр болохоор зарим хүмүүс энэ биеийн одоо амтлах мэдрэмж, үнэрлэх, харах, сонсох гэх юм уу. Энэ таван мэдрэхий happy байхад жаргалтай байна. Зарим хүмүүс болохоор бүр сүнсний мэдрэмж нь бясалгаад сууж байгаа хүн жаргалтай байна. Тэгвэл зарим хүнд бясалгаад суух одоо жаргал биш байдаг ч юм. За эзэн бид нар болохоор бүтээгээд өрнөөд үйлдээд явж байгаа хүн жаргалтай байдаг зарим хүмүүс. Зарим хүмүүс ажил хийх зовлон байдаг. Тэгэхээр тэр хүн аль хэмжээсээр жаргал гэдгийг харж чадчихээн. Үргэлж гурван биеийг өсөлттэй тэр мэдрэмжэн дээр байлгаж чадаад мэдлэг дадал авьяас сэтгэхүй хөгжүүлж чадвал үргэлж жаргалтай байж болно. Жишээлбэл хамгийн хэцүү зовлон хайртай хүнээсээ салах. Хэрвээ хайртай хүнээсээ хагацж салахыг намайг хаяад орхиод явчлаа гэдэг өнцгөөс нь харуул би маш их зов. Харин би хайртай хүн маань надтай хамт маш сайхан он цагуудыг өнгөрөөгөөд байгалийнхаа жамаар одлоодоо гэвэл би жаргалтай. Тэгэхээр жаргалтай байна гэдэг маань бидний өөрөөс шалтгаалж өөрийн хөгжил өөрийн одоо энэ оол бие, сүнсэн бие, эзэн биений хөгжлөөс шалтгаалж байгаа. Хэр энэ гурван биеийг сайн хөгжүүлж чадна. Тэр хөгжүүлсэн хүн одоо үргэлж жаргалтай байж болно. За тэгвэл аз жаргалыг биднэрт ямар нэгэн хүн өгөх үү? Аз жаргалыг одоо жишээлбэл хань ижилтэй болчвол аз жаргалтай байна гэдэг ч юм уу те. Эсвэл бол бурхан шашнаа шүтэл явж өгвөл аз жаргалтай байна. Өвд эз биднэрт аз жаргал өгнө гэдэг ч юм уу. Энэ байдлаар хүмүүс олон талаас нардаг. Харин аз жаргалыг бид нар өөрсдөө бүтээн. Ямар нэгэн хань ижил, ямар нэгэн өвд эз, ямар нэгэн бурхан шүтэн биднэрт аз жаргалыг өгөхгүй юм байна л да. Яагаад тэгэхээр түрүүн хэлсэндээ аз жаргал маань өөрийн хувь хүний мэдлэг дадал авьяас сэтгэхүй сүнсэн бие, эзэн бие, энэ махан бие хөгжиж байх юм бол тэр болж их аз жаргал. Ер нь бид нар байнгын аз жаргалтай байх ёстой юм уу? Бид нар байнга аз жаргалтай байх гэж төрсөн. Яагаад тэгэхээр бидний өвд эз биднийг энд амьдрал авчрах гэж цусаа урсгаж зохицоо гэхдээ биднийг аз жаргалтай байгаасай гэж бодож цусаа урсгаж явж байсан. Харин бид нар
аз жаргалтай байх гэж төрсөн байдаг. Харин аз жаргалаа бид нэр өөрсдөө бүтээхийн тулд хөдөлмөрлөж өөрсдийнхөө тэр сүнсний хөгжил, тэр эзэн биений хөгжил энэ биеийг ачааллах хэрэгтэй гэсэн. Энэ бие ачааллаж байгаа хүмүүс л жаргалтай байдаг. Яагаад? За жишээлбэл олимпийн аваргууд маш өндөр түвшинд биеийг ачаалж тэрэндээ бэлтгэл ханамжтай дээрэс нь нэр алдар мөнгө төгрөг бүх юмыг авдаг гэдэг ч юм те. Ерөөсөө бүх алдартай хүмүүс бүгд л энэ биеийн тархитлагыг маш өндөр түвшинд ачаалснараа аз жаргал хүртдэг. Тэгэнгүүтлээ зовлон хүртэл аз жаргал байх цаг ирдэг. Ачааллаад зовж байх үе нь одоохондоо зовж байгаа, ачаалж байгаа боловч даваад гарсны дараа тэр нь аз жаргал бичдэг. Зарим нь. Бид нар нэг юм ялгаж салгаж чадахгүй байна. Бие ачаалж байгааг зовлон гэж ойлгодог. Зовлон энэ биеийг ачааллах хоёр өөр зүйл байдаг. Бид нар жишээлбэл уулын өөдөө авирж байгаа нь ачаалж байгаа. Ачаалж байгаа нь хүчил төрөгчөөр амьсгалж бидний хүч чадал өсөж ингээд ачаалж байгаагаа бид нар зовлон гэж ойлгодог. Тэнд ачаалж байна. Бид нар жаргалыг мэдрэхийн тулд ачаалж байна. Тэгэнгүүт энэ уулын өөдөө авирахыг энэ уулчин хүмүүс бүгд жаргал гэж ойлгодог. Тийш ачаалж авирж байгаа. Ачааллыг зовлон гэж ойлгоод байгаа л бидний алтай байна. Зөвхөн хүрх цэгээ жаргал гэд үдсэнтэй холбоотой. Хүрх цэгээ жаргал гэж бодож байна. Ачааллыг зовлон гэж бодож байна. Би энэ биеийг өтгөж өвдөлтийг зовлон гэж боддог. Тэгэнгүүт л бидний би өвдөлт нь болвол ачаалж байна. Хамгийн гол нь тодорхой хэмжээнд одоо бүр туйлдтал нь ядартал нь ч гэдэм үү бүр дуустал нь ачааллна гэвэл цовлон болчихно. Ямарваа нэг юм хим хязгаартай байдаг тийм. Тэгэхээр энэ биеийг тодорхой хэмжээнд одоо ачааллаж байгаа нь яг дуустал нь биш эцэст нь хүрэхгүй ачаалж байгаа нь тодорхой хэмжээнд жаргал байна. Бид нэр өөрсдөө сүнсэн биеийг хөгжүүлснээрээ яг зовлон нь яг айл юм бэ гэдгийг сайн мэдэх хэрэгтэй гэсэн. Таних хэрэгтэй гэсэн. Одоо жишээлбэл фитнесийн тамирчид төмөр өргөд өвдөлт мэдэрдэг. Тэр ачаалж байгаа сүлдээ тэр өвдөлтөндөө дуртай болоод тэр өвдөлтөө мэдрэхгүй болвол одоо тасал хийгээгүй юм шиг те. Нэг юм дутууч юм шиг. Тийм болж ирдэг. Тэгэхээр энэ бие зүгээр бидний одоо аватар гэж ярьдаг те. Бидний зүгээр юм одоо зөөдөг одоо сүнсийг хөгжүүлэхийн тулд ажилдаг механизм байдаг. Тэ. Тэгвэл би машин дотор ороод суугаад миний машин хэр хурдтай тавих нь хэр сайн ачаалж тэ зөв явна. Би жаргалтай байдагтай адилхан. Энэ би ачаалж зөв ажиллах тусам сүнсэн би бидний сүнс өгчдөг. Тэгэхээр уулын оройроо өгсөж байгаа нь хүртэл жаргал. Тийм. Юм байна. Тийм үү? Тэнд сүнс нь хөгжөд байгаа байхгүй. Сүнс нь хөгжиж. Энэ би хүч чадлын хувьд бас хөгжиж байна. Зөв. Тэгэхээр одоо зорьсон зорилго гэдэгтэй холбоотойгоор байр машинтай болох нь жаргал уу? Байр машинтай болох нь тодорхой хэмжээнд бидний хэрэгцээ одоо би жишээлбэл унаатай байх хэрэгтэй тий? Орон гэртэй байх хэрэгтэй. Зүгээр хэрэгцээг л хангаж байгаа. Түнс аз жаргалыг орлохгүй юу? Аз жаргалтай байх орон зайг бүрдүүлж болно тэнд. За жишээлбэл байр машинтай болчих. Тэр дотор аз жаргалтай гэр бүл байх хэрэгтэй. Тийм үү? Тэгвэл зүгээр байр машинтай болчиход аз жаргалтай гэр бүл байхгүй бол байр машинаар яах юм бэ? Байр машинтай хэрнээ ахад нэг юм дутаад байгаа. Аз жаргал хайгаад байгаа хүмүүс маш олон байгаа шүү дээ. Харин тийм. Аз жаргалтай гэр бүл дотор нь байж иж тэр байр машин гарах байхгүй. Тэгэнгүүт л байр машинтай болцдог тэр дотор аз жаргалтай гэр бүл байхгүй. Тэгээд дахиад цаашаа өөр юм яваад. Тэгэнгүүт л аз жаргалтай гэр бүл гэж юм бэ. Бас л өсөлттэй гэр бүлийг аз жаргалтай гэр бүл гэнэ. За жишээлбэл эхнэр өөрийнхөө хүссэн, тэмүүлсэн тэр зүйлийг хийхэд нь нөхөр хүүхэд нь дэмнэж өгж байвал тэр эхнэр хав. Ажиглалтай. Нөхөр хүсэж тэмүүлж гээх өөрийнхөө өсөж хөгжих тэр зүйлийг хийхэд нь эхнэр нь дэмжиж, үр хүүхдүүд нь дэмжиж байвал нөхөр хав. Хүүхдүүд нь өөрийн хүссэн хөгжлийн төлөө суралцаж тэмүүлж байхад нь эцэг их нь дэмжиж өгөх юм бол эцэг их үр хүүхэд
аль нь ч happy. Ингээд өсөлттэй гэр бүл бол жинхэнэ аж аргалтай гэр бүл байгаад байгаа. Жаргал гэдэг зовлонгоос зүхтаж аж аргалтай болох юм уу? Жаргал руу тэмүүлж тэр цэг рүү тэмүүлж хүрх нь өөрөө аж жаргал юм уу? За яг жаргал гэдэг нэг цэг харчлаа шүү дээ. Тэгэхээр зовлон гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн. Одоо жишээлбэл бидний амьдрал ингээд А цэгээс Б цэг хүрч. Тэнгүүл аж аргал өсөлт гэж хэлсэн шүү дээ. Тэнгүүл өсөлт гарахгүй байгаа зовлон байгаад. Баг унчаад байгаа байхгүй. Тэнгүүлээ тэрнээсээ цухтаад дээшээ аж аргал руу гэдэг. Үгүй тэр унаад байгаагийнхаа учрыг олох хэрэгтэй байхгүй. Юу мэдэхгүй юу чадахгүйгаасаа ямар мэдлэг даатал авьяас сэтгэхэд суралцаагүйгээсээ болоод би унаад байгаа юм байна. Тэр орон зайд суралцснараа та дахиж унахаа болно гэсэн. Нэг нүгэндээ л унаад идэг. Тэгэд зовлон гарч ирдэг. За жишээлбэл би машин бариад явж гэж бодъё тий. Тэнгүүтлээ аваар ажил. Аваар хийнгүүтлээ өөстө машин барьж чадахгүй юм бэл. Машин барих ёстой дэми юм бэл. Би дахиж машин барихгүй. Гэт зогтчих. Дахиж би машин барих болж шít. Тэнгүүт л би өөр хүний машин суугаа явсан ч аваар гарч байгаа. Тэгээ миний зовлон болж. Өөрөө машин барьж чадахгүй дээрэс нь өөр хүний машин суусан ч машинаас бүр хол байна гэсэн. А тэнгүүт л яагаад би аваар гаргаж байгаа юм бэ гэдгээ учир шалтгаанаа олоод би олон удаа машин бариагүй анхааралтай барьж явах тэр ур чадвар суугаагүй л байна. Тэгснээрээ би аваар гаргачихж байгаа. Хэрвээ би машинаа анхааралтай сайн барьж чадах ур чадвартай болчих юм бол би тэр зовлонгоос ангиж ирнэ гэсэн. Дахиж би хүний машин суухаас айхгүй. Дахиж би машин барих уу гэж айхгүй. Анхаарал болгоомжтой яваад тэгээд тэр зовлон дахиж нутаж ирэхгүй. Энэтэй адилхан бид нар тэр унаад байгаа учраа л олох хэрэгтэй. Одоо тэр зовлон гэд бидний хилээд байгаа зүйлийн учрыг олох хэрэгтэй гэсэн. Суралцах хэрэгтэй гэсэн үг тэр. Унаад чадахгүй шүү дээ. Чадахгүй байгаа зүйлийг чаддаг болох хэрэгтэй гэсэн. Тэгвэл бид нар зовлон байхгүй. Нэг нэгээр нь барьж аваад зовлон айдас юу гэдэг. Яагаад айгаад байгаа? Яагаад зовоод байгаа? Яагаад унаад байгаа? Тэр ур чадварлах суралцсан. Тэгснээрээ бид нар жаргалыг байгуулах. Одоогийн бидний тэмдэглэдэг баяр наадам бидэнд чин сэтгэлийн ад жаргал өгдөг үү? За бид нар маш их баяр тэмдэглээд монголчуудын баяр ихтлээ гэдэг шүү дээ. Тэгвэл баяр тэмдэглэх маш дуртай байгаа тийм. Баяр баясгалан аз жаргал авчирхаасаа илүүтэйгээр нэг жоохон хэцүү амьдралаасаа жоохон ангижирж байгаа зүйл болчихж байгаа. Төвөгтэй амьдралаасаа төр зүр ингээд холдож ангижирж байгаа зүйл байна. Тэрэнд нэг утгаараа одоо нэг шоу цэнгийн харигталт. Яг л агаар нэг болчихлоо тийм. Ягаар төр зүрл холдоод төр зүр холдож амарч байгаа. Тэ тэнгуүлээ тэрэндээ ингээд донтох тэ. Тэнгуүл яг ууг нь бид нар амьдралаа хэцүү байгаад байгаа, өвдөд байгаа, төв болоод байгаа, чадахгүй байгаа, мэдэхгүй байгаа зүйлээ таниад олоод тэрэндээ суралцаа явуулах юм бол бид нар тийм төвөгтэй санагдахгүй. Тэгэл ангижих шаардлага болчихно гэсэн. Үргэлж амьдрал чинь жаргалтай болгож чадах юм бол би харих шаардлага болж. Тэгэхээр яг мэдлэгтэй хүн аж аргалтай байна уу? Эсвэл яг юуны мэдлэг? Мэдлэгтэй байснаар аж аргалтай байгаад байна. Мэдлэг аж аргал авчирна гэхлээр бас учир дутагдaltaй. Мэддэг хүн зүгээр л сайн ярьдаг хүн байдаг. Зүгээр л мэдлэг хураацсан. Яг амьдрал дээр хэрэгжүүлээд үр дүн гаргаж чадвал тэр жинхэнэ мэдлэг бол. Тэм жинхэнэ аж аргал. За жишээлбэл маш өндөр мэдлэгтэй хүмүүс байдаг. Тэгээд аж аргалтай байна уу гэх гэртэн очиод үзэхлээр үр хөвгтүүд наригт харсанд орцсон, сал царинтсан, өөрөө ганцаардмал ийм сони амьдралтай байдаг. Яг мэдлэгтэй хүн аж аргалтай байж чаддаггүй. Мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлээд үр дүн гаргаж чадж байгаа хүн аж аргалтай байдаг. Тэгэхээр үр дүн гаргаж байгаа мэдлэг л аж аргал авчирдаг гэсэн үг. Үр дүн гаргахгүй мэдээлэл ямар ширхэг гэсэн. Амьдрал дээр үр дүн гаргаад өгөөд тэр нь биднэрт одоо сэтгэл санаа өсөлт хөгжилт авчирдаг. Өсөлт хөгжил сэтгэл санаа сэтгэлийн буюу биеийн үйл хэргийн өсөлт хөгжилд авчирч байгуул аж аргал байна. Тэгэхээр хит их мэдээлэл одоо мэдлэг барах савыг дүүргэнэ гэж байх уу? Яасан гинэ? Хит их мэдээлэл
Тэр аз жаргалтай байхын тулд мэдлэгтэй явах гэдэг. Тэр мэдлэг орох савын дүүрэн гэж байх уу? Одоо бохирдуулан чих юм уу? Тэгэл маш их мэдлэгийн араас хөөцөлтөл байгаа хүмүүс байгаа тань л да. Даанч үр дүнд нь аз жаргалтай амьдраад байгаа тийм харагдахгүй л. Яг бидний өвгдөөс бол 5 хантай гэртээ 5 малаа маллаад аз жаргалтай амьдраад болоод байсан санагддгийг. Яагаад гэсэн бэ гэхэлэр миний ээж надад би өвөө эмээ хоёрыг чинь хоорондоо маргалдаж байхыг харж байгааг хөгжүүлсэн. Миний өвөө эмээ хоёр зүгээр л малчдайсэн. Тэгэхээр би тэндээс харсан юм л да. Үгүй эн чинь жинхэнэ аз жаргал юм шүү. Тэр хоёр хүн зүгээр л 5 малаа маллаа 5 хантай гэртээ амьдарч байсан шүү. Тэгээд нэг ч өдөр хэрэлдэж маргалдахгүй амьдарч байсан гэхлээр тэнд аз жаргал. Тэр хүмүүс их мэдлэг аваагүй, тэ эд хөрөнгөний араас хөөсөлтөөгүй. Тэр 5 хантай гэртээ 5 малтайгаа амьдраад насаараа хоорондоо маргалдахгүйгээр аз жаргалтай амьдарч ирсэн гэхлээр аз жаргал гэдэг зүйл энэ өөр зүйл байх. Өвдөөсийн тэр мэдлэг ухаанд байх. Тэгж харж ирсэн. Зарим хүмүүс ярихдаа энэ хороо дээр хийх гэж ирсэн ажлаа хийвэл би аз жаргалтай байна гэж ярьдаг. Яг түүнийг олчвол аз жаргалт хүрэх үү? Ер нь бол зарим хүмүүс нөгөө энэ хорвоо дээр хийх ажилдаа ирсэн гэж ярьдаг те. Тэгээ тэрийг олоод хийчихвэл аз жаргалтай байна ч гэдэг юм уу. Зарим хүмүүс олсон ч гэдэг юм тийм ярьдаг. Ер нь бол биднэрт энэ хорвоо дээр хийх гэж ирсэн нэг ажил гэж юм байхгүй. Яагаад гэхэлэр би одоо жишээлбэл 10 жилийн сурагч байх ч л ирээгүй. 10 жилийн сургалтад дүүргчээд цааш ихтэйд сургуульд орно. Ихтэйд сургуульд орчоод амьдрна. Ажил дээр гарна. Ингээд цаашаа явж байгаа. Яг энтэй адилхан. Хаана энэ би, хаана эзэн би, сүнсэн би, хаана хөгжиж чинь тэр газар л та байх ёстой гэсэн. За жишээлбэл насаараа би одоо багш л байна. Багш их гэж ирсэн. Та багш хийж болно. Гэхдээ тэр орон зайдаа тодорхой хэмжээнд сүнсэн би, эзэн бие, оол бие хөгжүүлчихэд цаашаа дахиад хөгжүүлэх орон зай танд байдаг. Харин та тэр жижигхэн багш гэдэг савнда ч юм уу те ингээд бүхэл бүтэн насаа өрнө гэвэл энэ сүнс чинь тэр орон зайд эзэн бие чинь хөгжихгүй нэг юм хийдэг зүйлээ л хийгээд өсөлтгүй байгаад үл энэ жинхэнэ хөгжил биш. Аз жаргал биш. Таны тэр багш гэдэг зүйлчний газар очиж толно. Дараагийн төвшин дахиад өөр сүнс эзэн биеийн хөгжил өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр насан туршдаа багшаа одоо баагангийн багшаа ч юм уу хийхгүй байх ёстой гэсэн үг санаа юу? Дараагийн багшийн хүн гарч шээ. Дараагийн багш хийх хүнд нь та байр суурь тавьж өгсдөг гэсэн. Тэндээс тодорхой хэмжээний авах зүйлээ аваад сураад цаашаа хөгжинэ. Дараагийн багш хийх хүнээ өөрөө сургаж болно. Эсвэл бол өөрөө сургасан болон тэрэнд нь байр суурь тавиад цаашаа өөрөө өөр салбарт хөгжих хэрэгтэй гэсэн. Хөгжиж байгуулал олж жаргал. Хөгжил зогсгол юм бол жаргалгүй болж байгаа гэсэн. Тэр нийтээр аз жаргалыг хайгаад байгаа шүү. Нийтээр хөгжил зогсцсон гэсэн санаа юу? Ер нь үү тийм шууд хэлээд. Зүгээр ингээд нэг юм тойрогт зөвхөн амжиргаагаа хийгээл одоо тэр хийдэг одоо миний нэг ажил байл та тий. Тэрийг хийгээл өдөр тутмын нэг юм хийгээл тэндээсээ зүгээр амжиргаагаа буюу идэж өмсөхөө олоод тэгэл тэрнээс шашахгүй гэсэн. Хөгжил байхгүй. Тодорхой хэмжээнд хөгжсөн. Тэгээд цаашаа хөгжих болж. Мэдлэг нь хөгжихгүй байгаа. Авьяас сэтгэхүй ингээ цаашаа хөгжил байхгүй. Тэгэхээр цаашаа хөгжих хэрэгтэй гэсэн. Одоо дийлэн хүмүүс идэж уух юм өмс зүүх зүйлс рүү хошуурдаг. Энэ аз жаргал мөн үү? Идэж уух өмсөх зүүх биднэрт тодорхой хэмжээнд мэдрэмжийн хувьд аз жаргал өгж байгаа боловч зөвхөн бас л материаллык юмны араас. Яг сүнсний хөгжил биш. Энэ 5 мэдрэхийн хувьд л зөвхөн бие л хөгж байгаа. Цаашаа сүнсэн бие, эзэн бие хөгжих хөгжил нь бас зогсонго. Та хамгийн сүүлд хизээ чин сэтгэлээсээ аз жаргалтай байсан байна. За яг би одоо чин сэтгэлээсээ аз жаргалтай. Яг тэгэхээр би та бүхэнтэй ингээ мэдлэгээс хуваалцж байгаа миний сүнсэн бие, эзэн бие яг хөгжиж сууж. Би одоо та бүхэнтэй ингээд өөрийн мэдлэг ухаанаас хуваалцаад бүтээгээд хийгээд харилцаа хийгээд ингээд сууж. Энэ чинь сүнсэн бие аз жаргал юм уу? Энэ би бүтээж
хөдөлмөрлөж байгаа, хөгжиж байгаа нь ачаалал. Би одоо яг хөгжөө сууж байгаа байхгүй. Таны асуултанд хариуллаад сууж байхдаа миний мэдрэмж одоо аллаас нь яаж хариулвал танд ойлгохгүй гэдгийг мэдрэмжээрээ таныг мэдрээд барьж аваад одоо сууж байна. Араас нь за би ингэж тайлбарлавал ойлгох юм байна гэд эзэн биеэрээ сууж байна. За тэгэд би итгэх ур чадвар бас махан бие хөдөлгөж одоо ярих ур чадвараа хөгжүүлж байна. Ингээд 3 бие гуруулаа одоо яг хөгжөөс сууж гэсэн. Тэрэнд яг нэг өгөх гэдэг нэг зүйл шүү дээ. За өгж ийн надад ямар нэг юм өгж ийн би авч ийн. Тэгвэл бүр одоо материалын зүйлээр одоо сайн үлсийн аянд гэх юм уу? Хүмүүс өгдөг штэ билээсэл. Тэр энэ хоёрын ялгаа нь юу вэ? Ялгаа нь болохоор тэнд бэлдэж өгöd байгаа. Тэр өөрсдөө бүтээгээд өөрсдөө хийгээд тэнд сүнсэн бие эзэн бие энэ уул бие нь хөгжих байтал бид нэр урдуур нь орж бэлдэж өгöd. Тэгэхээр энэ хөгжил биш байгаа. Тэр хүнийг хөгжүүлэхгүй. Хэрвээ тэр хүнийг хөгжүүлэе гэвэл тэр хүнд гурил хэрэгтэй байхад би гурилын нөх биш. Гурил хэрхэн боловсруулдаг аргын заач өгсөн гэсэн. Би ингэж одоо будаа тариад ингэж энэ гурилыг одоо тариндээ бий болгосон юм. Таны хүнд мөнгө хэрэгтэй. Нэг хүнд орон гэр хэрэгтэй. Тэ? Идэж уух юм хэрэгтэй. Тэгвэл ийм ажил ингэж хийгээд мөнгө төгрөг олоод юм алах боломж байна гэд тэрийг заагаад тэр мэдлэг дадал авис сэтгхийг хөгжүүлээд өгөх юм бол тэнд жинхэнэ өглөг багтдаг. Жинхэнэ тус чинь жинхэнэ тус. Тэрнээс урдуур нь ороод одоо өөрөө бүтээх ёстойг нь урдуур нь орж хийж өгöd байгаа. Тус биш багтдаг. Тань тохиолдсон хамгийн жаргалгүй үе гэж юу вэ? За над жаргалгүй үед байсан тэр нь болохоор миний жаргалгүй үе бол яг жинхэнэ жаргалаа мэдгүй байсан үе. Жаргал гэж юу юм бэ? Хүн яах гэж амьдэрд юм бэ гэд үргэлж асуулттай явчихсан үе. Тэр үед би маш их жаргалгүй асуулт, үргэлж асуулт. Үргэлжил хүмүүс яагаад би биенийг хайлтж болдгоо юм бэ? Хүмүүс яагаад би биенийг хохироод юм бэ? Яг жинхэнэ аз жаргал хаана байгаа юм бэ? Жинхэнэ аз жаргалыг хайж олох гэж тэмтчиж явсан юм. Би тэнд маш их ганцаардаг. Харин бид нар асуултуудынхаа хариултыг өвдөдсөн мэдлэг ухаанаас олж авсан. Олж авснараа тэр үед танд аз жаргалгүй үе байсан нь үнэн байна уу? Нотлогдсон уу? Үгүй. Би хийж, бүтээж, хөгжиж ирснээр нотлогдсон. Энэ чинь л аз жаргал юм биш гэж амталжсэн. Өөрийнхөө мэдлэг дадал авьяас сэтгхийн ур чадварыг хөгжүүлээд энд жинхэнэ аз жаргал байгаа юм байна гэдэг болгосон. Тэгээд тэрийг амталснараа тэр үед би аз жаргалгүй байжээ. Би мэдлэг дадал авьяас сэтгхүүгээ хөгжүүлээгүй байсан болохоор үргэлж асуулттай, үргэлж алдаатай явдаг байж. Тэгэхээр тэр үе дээрээ байгаа хүмүүс маш олон байгаа шүү дээ. Би яах гэж, энэ хүмүүс яах гэж гэдэг ч юм уу. Энэ маш олон асуулттай үе дээрээ байгаа хүмүүст юу гэж хэлэх вэ? Ер нь бол сүнсэн биеийг хөгжүүл. Өвдөдсөн мэдлэг ухаан суралцсан. Биднэрт цорын ганц таарах мэдлэг, цорын ганц аз жаргалтай байх мэдлэг бидний өвдөдсөн мэдлэг л байна. Яагаад тэгэхээр өвдөдсөөс бид нар юугаараа ч өөр биш байхгүй. Өвдөдсийнхаа хувилбар. Ихэн хээр алгууд унган шир алг гэдэг шиг бид нар яг л адилхан байхгүй өвдөдсөд. Харин өвдөдсөхийг 13 дугаар зуунд хүчрэхэг байсан шиг тэр хүчрэхийг аз жаргалтай их Монгол улсыг байгуулах хүч чадал нь биднэрт байгаа. Тэгэхээр одоо сүнсэн биеийг хөгжүүлнэ гэхээр маш олон йог, бясалгал энэ төр байна шүү дээ. Тэгэхээр алийн сонгож очиж ийж сүнсэн биеийг хөгжүүлэх гац гаргалгаа нь зөв болох юм. Яг уу маш олон йог бясалгал байгаа. Сүнсийг хөгжүүлж байгаа гэж байгаа. Гэхдээ тэнд яг мэдвэл зохихгүй буюу өвдөдсөн ухаан бол байхгүй. Өвдөдсөн тэр яг жинхэнэ сүнс эзэн бие энэ 3 биеийг хөгжүүлэх тэр арга зүйн байхгүй гэсэн. 3 бие гурван зэрэг хөгжүүлэх энэ арга бол ерөнхийд нь одоо энэ орсын харууд ер нь энэ бүх мэдлэг ухаанаас ингээ хараад тахад тэр нь яг энэ шиг 3 биеийг хөгжүүлж байгаа мэдлэг бол байхгүй. Урд нь биеийг хөгжүүлдэг яг тэр аз жаргалыг авчирдаг. За баярлалаа. Тантай ярилцах таатай байлаа. За баярлалаа.